өрг имэн үзүүлж байна. Үзэгч та бүхнийхээ орон амгалангийн айлтгын өрг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа боловсрал шинжилгээ ухааны сайд Наранбаяртай ярилцахаар ураад байна. Бидэнд цаг гаргасан баярлалаа танд. За баярлалаа. Ямар өрг тавих нь үгээд одоо жоохон догдолтой л байна шүү дээ. За танд нэг юм авчирсан. Хувийн сургуулиуд дээр хувьсах зардал өхөө болчихсон. Хүүхдээ ирэхийг зөрчиж байгаа юм биш үү? Нэг өдрийн ялгуулт юм. Тэгэхээр боловсролын чанарын асуудал ихтэй сургууль биш. Ерөнхий боловсролын сургууль байна гэж та үзэж байна уу? Ахлах нь дунд нь бага. Тэгээ бага нь сөөбөө 60,500 төгрөг. Эренгээр юу авч хүрэх үү? Нэг 4 хил мах авах л байна. Дундаж цалин чинь 1,480,000 байт юм биш үү? Хөөе дундаж бишээ. Наа чи үндсэн цалин. Та өөрөө минимал байхыг уриалдаг. Скутертэй явдаг лөө та. Тараас бас арай өөр хариулт ирэх байх гэж хүлээж байсан. За яг одоо эн чинь тийм л дээ ойлгож л байна л та. Бага ангийн хүүхдүүдэд унших бичгийн хичээл оруулах хэсэг, бодит түүхийг зөх хэсэг дээр таныг яамны мэрэгчлэтнүүд болон хүрээлэнтэйгээ дайтаад байгаа сургатай байсан. Бүх сургуулийг шинэ Монгол шиг болох гэдэг юм уу? Тий, ер нь бол сайн менежментийг түгээхэн зүйтэй шүү дээ. Менежментэд нь яг юу өөрчлөлт? Сургуулийн соёлыг өөрчилж байгаа. Танай нам сая өнгөрсөн орон нутгийн сонгуулиар арчигдсан. Та нар засагт суудалтай болохын төлөө намынхаа ирээдүйг золиослж байна. Энэ хурц асуулт байна. Өнөөдөр улсын 2 сургуулиар яваад үдийн цай аюур нь юу үдэж гин гэж танилцсан. Чингэлтэй дүүргийн нэг нь Баянзүрх дүүргийн 2 сургуулиар орсон чинь хоёулаа шалгалттай байгаа гэд үдийн хоолндоо нэг жуус ийм боо өгсөн байна. Үдийн хоолны чанар юу нь сайжирсан уу? За тэгэхээр яг үдийн хоолн дээр өнөөдөр бол би яг биеэрээ явж танилцсан. Би өөрөө бас энэ явж байсан л та Төв аймгийн Эрдэнэ сум дээр бичээний дууган нуугаад яачсан үндсний үйлдвэрлэл юм байна. Яг энэ сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэг. За тэгээд сургуулийн 1-5 дугаар ангийн үдийн хоолны асуудал байгаа. Тэгээд үдийн хоолных нь бид ам шимтгийг сайжруулах зорилгоор бол сая энэ дээр нэмсэн шүү дээ. Цэцэрлэг дээр бол үдийн хоолныхын зардлыг эцэгхээс нь нийслэлийн хүрээнд бол эцэгхээс нь 1000 төгрөг сар болгоно. Аваад нэг өдрийн 1000-аар тооцоод тэгээд эрцээр нь ингээд хүүхдийн төлбөрийг авдаг. Ийм болсон. Тэрнээс хойш бол сайжирсан илт сайжирсан. Сургуулиуд дээр бол иймэрхүү зүйлүүд гарч байгаад бол харамсаж байна. Арай ч яг ийм хэмжээнд тулаагүй юм үүтэй байгаа шүү. Тэгэхээр яамны зүгээс уг нь бол хоол өгөх ёстой. Тий. Халуун хоолоо хөөж төстэй хуйлтай шүү дээ. Тэр байтугай 6-аас дээш 12 дугаар анги хүртэл өгөх л ёстой. Финлянд бол яг дэлхийн 2 дугаар дайны дараанаас шууд зарласан юм л. Финлянд хүүхэд л болж төрөх юм бол ерөөсөө төрсөн бол тийм ээ. Бага наснаас эхлээд одоо ерөнхий боловсролоо төгслөө төрөөс өнгөө холбоно гэж зарласан. Тэгээ тэрийг бол тууштай хэрэгжүүлсэн. Тэгээ одоо 4 аргаар хоолоо нийлүүлдэг. Заавал халуун аргаар биш тий. Жигнэж одоо юу гэдэг шарах, чанах аргаар яг ингээд бэлтгэгтэн зориулээд хүйтэн аргаар, халаахтан зориулаад хүүт аргаар нийлүүлэх юм. Тэрийг ингээд хуулийн дээр ингээд тусгаад хийц тийм ээ. А манай хууль бол маш их хөшинг. Тэгээ бүх сургуулийг шууд юм галтгоотой байхыг шаарддаг. Маш их зардалтай. Тэгэхээр бид бас энэ сургуулийн хоолны үйлчлэгийн хуулийн дээр бас жоохон өөрчлөлт оруулаад нийлүүлэх хүртлийн процесс дээр төв үеийн хвшлийн түншлийг оруулж ирэх гэсэн. Хувийн хвшлийг бас оролцуулах илүү ийм сайн ийм одоо механизмыг бий болгох гэсэн ийм явж байгаа. Сүүлийн энэ нийслэлд нийлүүлдэг энэ чинь 4 ийм компани байдаг шүү дээ. Төрийн өмчтэй, нийслэлийн өмчтэй. Тэгээд тэндээс ашиг хийдэг гэж сууж идэх байхгүй. Тэгэхээр энэ бол болохгүй л дээ. Тэгэхээр бид бол энэ нийлүүлэлтийг ингэж төр хувийн хвшлийн түншлэл, хувийн хвшлэр гүйцэтгүүлэх тендерийн аргаар одоо тэднийг өрсөлдүүлж хооронд нь тий үйлчлэгийн чанарын дээшлүүлэхийг анхаарах хэрэгтэй байна. Ер нь юу идэж байгааг нь яаж шалгах вэ? Сургууль тус бүрийг. Одоо манай дээр нөгөө салбарын хяналтын газар гэж байдаг. Дотоод хяналтын газрууд гэж байдаг. Тэрнгүүрээ дамжуулаад байц цагш нараа дамжуулаад авдаг л да. За энэ дээр бас нэг зүйл нэмэхэд хеликобактерийн ийм бас шинжилгээг бид хийлгэхээр ярилцж байгаа. За манай нэвтрүүлэг 10 асуулттай. Та нэг асуулт нь 3 минутанд багтаагаад хариулаарай.
За нэгэнт сургуулийн хоол ярьсных хувийн сургуулиуд дээр хувьсах зардал өхөө болчихсон. Энэ хүүхдийн эрхийг зөрчиж байгаа юм биш үү? Ялгуурлаж. Манай улсын хувьд шүү дээ. Тийм манай улсын хувьд бол тийм байгаа. Өөрөөр хэлэх юм бол хувьсах зардлыг бид хуулиараа 10 сая төгрөгөөс дээш ийм төлбөр авч байгаа тохиолдолд хувьсах зардал олох нь 0 байна. Тэрнээс доош бол шатлсан ийм байдлаар олгож байгаа. Одоо хувьсах зардал авахгүйгээр өөрсдөө аваад яваад байгаа сургуулиуд бас байна гэсэн үг. Тий. Тэгэхээр нийгэм хоёр талтай л да. Хүүхд талаас нь харахад бол хүүхэд сурч боловсрох хэрэгтэй гэдэг юм дээрээ заасан хууль дээрээ тэгээд үл одоо ялгуурлахын зарчим барина. Тэгэхээр хувийн сургуульд явж байгаа учраас хувьсах зардлыг ч өгөхгүй гэдэг бол нэг бодлын ялгуурлах мөн. Гэхдээ нөгөө талдаа тэртээ рүү эцгэх нь бүх зардлыг гаргаад 10-аас дээш сая төгрөгийн төлбөрийн төлөө явж хахад энэ сургууль нь төрөөс хувьсах зардал авахгүйгээр өөрийг аваад явах бүрэн боломжтой байна. Тэн дээр хэмнэгдсэн мөнгийг нь одоо илүү одоо ачаалттай байгаа ийм сургуулиуд руу нөхч ийм хүүхдүүд рүү нөхөн зүйтэй гэсэн ийм хоёр бодлогын логтолцол дээр энэ яваад байна гэсэн үг. Уг нь одоо адилхан л эцэг эхчүүд нь улсдаа татвар төлж байгаа шүү дээ ажил хийгээд. Яг үнэ. Тэгээд бас эцэг эхчүүд нь төлбөрөө төлөх замаар энэ чинь эцэг эхчүүд бол боловсролын салбарт хөрөнгө оруулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэний торгон ийм тэнцвэртэй бодлого явах учиртай л да. Ч бас болохгүй. Тэгэхээр одоо хэдэн сургууль авахгүй байгаа гэсэн үг үү? Одоо хувийн нэг 180 орчим сургууль байна. Үүнээс яг авдаггүй сургууль нь 40 орчим байдаг байна. Тэгэхээр хувьсах зардал өгөхгүй гэхээр тэдний одоо үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой юу? Хяналт тавьж чадж байгаа юу? Ер нь бол нөгөө тусгай зөвшөөрлөлтөөр нь хүүхдийн эрхээр зөрчилдөж байна, тийм ээ. Ер нь Монгол улсын яг энэ заах ёстой хөтөлбөрийг оруулж байна. Монгол хэл түүхийн зааж байна гэдэргээд олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг бол үнэхээр тэр олон улсын хөтөлбөрөө ном ёсоор нь оруулж ирсэн байна уугүй гэдгийг шууд шалгах. Тэр чинь хэрэглэгчийг хамгаалах бас нэг бодлогын өрөөнд хийж байгаа. За боловсрал ярихаар боловсролын салбар ярихаар чанартай боловсрал гэдэг асуудал хөндөгдөнө. Ер нь одоо саяхны хүртэл боловсролын багц хууль шинжлэгдэж батлагдах хүртэл бид нар ер нь ямар хүн төлөвшүүлэх гээд байгаа юм. Чанартай боловсрал гэж юу вэ гэдэг дээр ер нь олон жилийн маргаа өрнөсөн. Одоо энэ салбарын сайдан солигдсон байна. Таныхаар чанартай боловсрал гэж юу хэлхий? Эсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор хэмжих юм уу? Төлөвчлөөр хэмжих юм уу? Юугаар хэмжих вэ? Ер нь бол би дээрээс л яриад идэг юугаар л ярив. Өөрөөр хэлэх юм бол энэ чанартай боловсролыг зөвхөн одоо оноогоор хэмжихгүй л дээ. Энэ бол нөгөө зүрх сэтгэл, оюун ухаан, бие бэлтрийн өв тэгшил ийм хүмүүжил болж авсан, ийм төлөвшлөө болоод авсан, ийм мэдлэгээ болоод авсан, өөрийнхөө амьдралыг өөрөө зохион байгуулж чаддаг. Дээр нэмээд өнөөдөр нийгэм энэ дэлхий чинь хэрэгтэй хэрэггүй баахан мэдээллээр дүүрэн байна шүү дээ. Тэгэхээр сайн мууг ялгах чадвартай болсон. Энэ нь сайн, энэ нь дэмий юм, муу юм байна. Ийм шийдвэрийг гаргаж чаддаг. Ийм хүмүүс байх хэрэгтэй. Тэгэхээр энэ жил бид нар бас нэг сонирхолтой ийм ажил эхлүүлж байгаа 9-р анги төгсөж байгаа хүүхдүүд төр мэрэгжил сонголтын тест хийж байгаа. Одоо 8000 гаруй хүүхдүүд төр. 8 биш 9 нөгөө төгсөж байгаа 9-р ангийн хүүхд 10 11 гэд нийлүүлээд 8 орчим мянган хүүхдүүд төр наривчсан юм тест. Тэгэхээр тэр тестийг өөрөө бүглэх явцтай ээж автайгаа нийлж бүглэх явцтай би хийх юм бэ. Би ер нь юуны төлөө сураад байгаа юм бэ гэдэг маш сайн ухамсарлаж хэрэг. Энэ өөрөө их хүчтэй. Боловсролоос ялангуяа ахлах сургуулийн боловсрол бол сонголт багсан. Мэргэжлийн эрхийг энэ 18 настай болж хагаад эртхэн шиг ажлын талбар дээр гарч хийж байгаа дараа нь ихтэй сургуулийг авах уу? Авахгүй ч гэж бол өндөр төлбөртэй өндөр юм цалинтай газар зөндөө болчихлоо шүү дээ. Хүн олдохгүй. Нөгөө талдаа би ер нь гээд судалгаа хийгээд яг их сургууль төгсөх үү? Ирээдүйд доктор болох уу? Гэт ингээд хүүхэд боддог үе чи яг энэ 15 насны нэр. Энийг өөрөөс нь асууж эхэлж байна гэсэн. Цаашдаа энэ сургуулиуд бол карьер хөгжлийн төвтэй яг энэ нийгмийн ажилтнууд нь багш нар нь өөрсдөө тэр хүүхдэд ирээдүйн мэргэжлийг сонгоход нь тусалж байдаг. Ийм болохоор тэгээ яг би даасан амьдрал руу орохыг би нэрээ орлого олж чадах уугүй. Би надад тэгвэл ямар чадвар хэрэгтэй. Энийг яг өөрөөс нь асуухгүй нүдэнэл хийгснийг хийгээд яваад байхад тэгээд алдсан хүмүүс зөндөө байдаг тийм ээ. Тэгэхээр өнөөдөр боловсрол өөрөө энийг асууж эхэлж байна. Энд чинь нөгөө би тань шийдвэр гаргах чадварыг хэлээд байгаа юм. Та харин нэг ярилцлаганда ихтэй сургууль дэлсэлтийн ерөнхий шалгалтын бага оноотой хүүхдүүд элсэж байна. Тийм учраас муу оюутнууд төгсөөд байна гэсэн байсан. Тэгэхээр боловсролын чанарын асуудал ихтэй сургуульд биш
ерөнхий боловсролын сургууль байна гэж та үзэж байна уу? Ер нь бол ингэж байгаа. Энэ асуултыг нөгөө сургууль харахаар ихтэй сургууль нь ерөнхий боловсролын сургуулаа буруутгах. Ерөнхий боловсролын сургууль нь тий ахлах нь дунд нь бага. Тэгээ бага нь сөөбөө цэцэрлэгээ бидэн чанар бүгд байгаа гэдэг ингээд Сөөбнүүд эцэг их юм байна. Ийм эргүүлгээс гармаар байна. Тэгэхээр яах вэ гэхээр энэ жил бид одоо ихтэй сургуулиудаа ярилцж байгаа. Элсэж байгаа тэр хамгийн доод босго оноо 10 оноогоор ихсгэсэн. Эний чинь нэг 10 оноогоор ихсэхэд бөө хилцэл болж байгаа шүү дээ. Хилцээ. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр чинь нөгөө 10хан л юм биш. Гэхдээ 460 байлаа гэхэд 470 болно гэсэн үг шүү дээ. 10,000 хүн хүрч чадахгүй онжоох шалгалт. 10 оноо гэдэг чинь их юм байхгүй энэ завсарт нь тий. Тэгэхээр энэ оноог ингэж ихсгэж эхэлсэн нь энэ ч хуулийн ч залттай. Тэгээ ингэж ихсгэж эхэлсэн нь өөрөө чанарыг эрхэмлэж эхэлж байгаагийн нэг том алхам. За энэ дээр Монгол улсад байгаа 64 ихтэй сургуулиуд бүгд оролцоод хүлээн зөвшөөрөөд яг ингэ хэрэгтэй байна. Ингэж явсан явдал энэ нэлээд том алхам гэж харж байна. За энэ 10 оноог ингэ хийчихээр эх жил дахиад бас ихсгэх юм. 4 жилийн хугацаанд 10 ороо 40 оноо болчих тээ. Чи амар том баг. Чанартай үетэй эсдэг. Гэтэл нөгөө талдаа бид хүүхдүүдэд сонголт өгөх хэрэгтэй. Төгсөөд бүгдээрээ автоматар ихтэй сургуульд ороод авах үгүй. Мэргэжлийн сургууль руу ороод тийм ээ 12 дугаар ангиад төгсөхдөө ерөнхий боловсролын нэг дипломтой тийм ээ гэрчлэгээтэй тэгээ мэргэжлийн эрхийн нэг гэрчлэгээтэй төгсвөл тэр хүнд ч хэрэгтэй шүү. Ахлах сургуулийнхаа орчин руу орж ирэхдээ л ахлах сургууль нь төрөлжсөн. За би ихтэй сургуулийг зорддог уламжлалт сургуулаараа явна. Эсвэл би IT-ийн инженер болдог энэ намайг төгсөх үед ийм олон улсын инженерийн анхан шатны шалгалтад тэнцвэрлэхийн сургууль руу орно. Эсвэл би малчин зорж фермерийн сургууль руу орно. Ч гэдэм үү те. Ийм байдлаар ингэж хүүхдэд бид эртхэн шиг мэргэжлийн чиг баримжаа олгодог юм боломжийг олгож өгөх хэрэгтэй. Тэгээ аль болохоор нэг ингээд 22 3 хүртэл ээж аваараа тижээлэхтэй биш. Ингээд бүрэн хүүхдүүд өөрсдөө ийм өөрийнхөө амьдралыг авчих. Энийг эртхэн хараад ирэхлээр хүн өөрийгөө төлөвшүүлэх нь ч өөр болж эхэлнэ шүү дээ. Залуучуудыг дэмжиж юу хэрэгтэй вэ гэдээ ярилцж хаад. Ерөөсөө л энэ оюутан болоод энэ залуучуудын цагийн ажлууд биш үү? Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг татхаа болж байгаа хэрэгтэй. Үндсэн ажилтан болоод өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулдаг ийм үедээ бол татвар нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд тэр болтлоо. Яг энэ нэг одоо ихсээ сургууль төгслөө цагийн ажил хийж байгаа ийм залуучууд бол шууд л одоо орлогын 100% бүрддэг. Ингээд ирвэл энэ залуучуудын орлого нэмэгдэнэ, хөдөлмөрлөх сонирхол нэмэгдэнэ, өөрийгөө тэтгээд явах хамгийн гол нь цаана нь альва ингээ хүнээс мөнгө зээлж эсвэл мөнгө авч ингэж амьдрах биш. Өөрөө хөдөлмөрж авч, өөрөө сурангаа ажиллах тийм ийм боломжууд бий болж байгаа байхгүй. Тэгээ мэргэжлийн боловсролын нэг 69 сургууль байдгийг. Техникийн одоо политехникийн коллеж гэсэн ихэнх нэртэй. За эд бол 1-3 жилийн сургалт хийж байгаа. За энэ дотор нь ингээд ярахад Хосмог гэдэг нэг сургалт байгаа. Энэ бол их хүчтэй орж ирж байна. Энэ юу гэхээр аж ахуй нэгжүүд өөрсдөд нь цахилгаанч хэрэгтэй бол тийшээгээ захиалга өгөөд тэгээд 3 жилийн хугацаанд нь тэр хүмүүсийн зардлыг таачиж байгаа. Тэгэхээр нөгөөдөл нь эхний жил 70% нь танхимд хичээлээ 30% нөгөө компани дээр дадлага хийгээд дараа жил нь 50-50 3 хичээл дээр 70-30 дадлага хийх хугацааг нь л ихсэгчүүл. Яг үнэн тийм мэргэжлийн сургуулиуд нь тийм. Тэгэнгүүт тэр компани хувьд 3 жилийн дараа бэлэн цахилгаанчтай болоод авч байгаа. А нөгөө талдаа нөгөө хүүхдүүд бол бэлэн ажлын байртай. Ийм сайн тогтолцоо манай мэргэжлийн боловсрол руу ороод ирчихэж байгаа. Тэгэхээр ахлах сургуулийн төрөлжилт бол үүний нэг хэсэг байна. За ингээд олон янз байдалтай ийм сургуулиуд бий болох нь бол бас нэг хэсэг байна. Бүсчилж өгдөхгүй өөрчлөх гэдэг шүү. Одоо та элсэлтийн ерөнхий шалгалтын оноог 10%-аар нэмсэн гэж байна. 10 оноогоор нэмсэн гэж байна. Одоо ихтэй сургууль эсэх босхийг юм тий. Тэр нь бол чанарт нөлөөлнө гэж байна. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор бас нэг хэмжиж байгаа юм бол хавар болгон л элсэлтийн ерөнхий шалгалттай дүүцэх шалгалт аваад иж болдгоо. Одоо анги ахих шалгалтаа чангатгах хэрэгтэй биш үү гэж. Энэ юутай ойлголт вэ гэхээр улсын шалгалтыг 5 дугаар анги дээр нь 9 дугаар анги дээр нь 12 дугаар анги дээр авч байгаа. Улс орон даяар. Тэндээсээ ингээ харчиж байгаа. Анги одоо дэвших шалгалт бол сургууль болго авч байгаа шүү дээ. Өөрийнхөө юм дээр. Гэтэ байнгын шалгалтууд байвал таны одоо бага нас ямар байх вэ?
Уу яг тэгээд ахлах ангид ороод л эсэлтийн ерөнхий шалгалт гэдэг дарамтанд орж ирсний оронд эртнээс тэрийгэ бэлтэж явах хэрэгтэй. Тэрлэгээ бэлдээл явж байгаа шүү бүх сургуулиуд. Одоо ингээд та харж байгаа юм бол одоо ахлах сургууль бол ингээд хагас жилээс хойш зөвхөн эсэлтийн шалгалтаа бэлддэг юм хичээлүүдээ хүүхдүүд сонгол явуулж байгаа. Тэгэл бэлдээл явж. Тэгээд жил ирэх тусам харин эсэлтийн ерөнхий шалгалтын оноо муудаад ярина. Үгүй тийм мэдээ байхгүй. Ер нь бол авж байгаа юу нь бол нодлон жилийнх бол урд жилийнхаасаа дээшилсэн баг шээ тэ. Ковид үеэр унтсан байдгийг. Тэгээ ингээ бага багаар дээшилж байгаа. Ийм л байна. Тэгэхээр ингэдэг байхгүй. Ингээд хүмүүс ингээд муужраад байна гэсэн юм байнга ярьдаг. Тэгэхээр үнэхээр тийм шиг яг тоог нь харж байгаа хүмүүс бол арай өөр л дээ. За. Дараагийн асуулт маань улсын хэмжээнд 50000 багш дутагдaltaй байна гэсэн тоо харсан өнөөдөр. Нийт төгсөгчдийн ерөөсө 15% нь л багшилт юм байна. Одоо үнгүй сургаад ч үр дүнд хүрэхгүй байгаа юм шүү. Багш нарыг. Энэ бол том зүйтэй шүүмжлэл л дээ. Бид одоо яг ингээд 9 сард судалгаа нэг гараад ирэхэд харахад нэг 4500 орчим багшийн дутагдал байгаа. Тэгээ 11 сар руу ороод ирэхээр өөрөөр хэлбэл нөгөө багш нар чи ажлын байраа бүрэн олж эхэлнэ шүү дээ. Тэгэхэд нэг 1000 орчим болчихж байгаа. Тэгвэл ингэж ийм хүлээн зөвшөөрч болохгүй шүү дээ. Багшийн одоо дутлал гэдэг чинь цаана мэдгийн дутлал байхгүй. Тийм биз дээ. Түүхийн багш нь мэдээлэл зүй заадаг ч юм уу. Тийм яг юмрхүү. Одоо эний чинь багшийн тал дутлал гэж хэлдэг байхгүй. Өөрөөр хэлбэл мэрэгжлийн бус үнээр тэгээд ацаглаа заалгачдаг тий. Тэгээд заасан болол өнгөрдөг. Ингэж болохгүй. Тэгэхээр энэ бол бас ноцтой юм байна. Тэгэхээр бид ялангуяа өнөөдрийн одоо дэлхийн иргэдийг бид бэлтнэ, дэлхийд үнэлэгдэх иргэдийг бид бэлтнэ гэж байгаа юм бол англи хэлтэй байх хэрэгтэй. Англи хэл нь сайн байхын тулд төрлөх их хэлээ бүр гархан эзэмшсэн хүмүүс чинь англи хэлийг сайн эзэмшнэ шүү дээ. За тэгээд математикийн суурь боловсруулан сайн байх хэрэгтэй. Тэгж байж энэ нөгөө логиктой сэтгэлгээ нь илүү хөгжинэ. Шинжлэх ухааны үндсэн тавигдана. Тэгэхээр энэ шинжлэх ухаан руу энэ ордог энэ гол суурийн зүйлүүд дээр л бид анхаарлаа хандуулад байгаа. Тэгэхээр зэрэг жишээлбэл Pearson гэдэг англи хэлний хөтлөөр бол Монгол улс аваад 2 дахь жилдээ хийгэр гэж бол одоо 3 дахь жил рүү орж маш сайн хөтлөв. Энэ дээр бол ингээ оруулаад ирэхээр ер нь бол бидний тооцоогоор 12 дугаар ингээ төгсөх үедээ SAT-гийн нэг 7 оноогоос дээш авчих боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл ер нь нэлээд агсан түвшний англи хэлтэй хүүхдүүд гарч ирнэ. Багшийн бас давхар сайжруулах. Багш нь бас давхар сайжирч байгаа. Одоо 4500 гаруй англи хэлний багш байна. Өнөөдөр энэ эдүтэнээр ингээд 2300 багшд нь хүрсэн байна. Тэгээ эдүтэн чи өөрөө сурагчтай. Бас цахим сурагчтай. Интерактив. Одоо шууд ажилдаг. Дээр нэмээд багшийн сургалттай, багшийн номтой. Тэгээ дээр нэмээд хүүхдэд шууд сурагч нь очиж идэг. Бас цахим юм хэрэглүүрд нь очиж идэг ийм сургалт. Тэгэхээр тэр чинь ингээд жилдээ 2 удаа Монгол улсын багш нарыг өөрсдөө онцлоод тэгээд сургаад яваад байна. Тэгэхээр зэрэг энэ дээр ингээ харахаар манай өнөөдөр эдүтэнээс авсан бидний мэдээлэл бараг 70% дундчаас доош төвшөнд манай багш нар байгаа. Энэ бол аюул. Тэгээд эдүтэнээр хичээлсэн хүүхдүүдийг харахаар 33-аас 43%-аар англи хэл нь өссөн байна. Энэ бодтой тоо. Тэгэхээр биш уучлаарай Pearson. Тэгэхээр эдүтэн математик тийм. Тийм ингээд. За тэгэхээр энэ ийм одоо үрдүн гаргаад байгаа ийм хөтөлбөрүүдийг бол бид шинээр сурагчийг зохиох гэсээр илүүтэйгээр англи хэлийг ингэж явах зүйтэй байна. Боловсролын юм өрөвтэй шинжилгээг өмнөх сайдын хийж исэн энэ шинжилгээг үргэлжлүүлж байна. Эцэст нь тултал нь хийл та тий. Тэгээ хараарай та. Тий. Ингээд ийм их оронтой дутагдaltaй байгаа нь бас цалин хангамжтай холбоотой байна. 60,500 төгрөг. Эренгээр юу авч хүрэх үү? Гэхдээ нэг 4 хил мах авах л байна. Дундаж цалин чинь нэг сая 480,000 байт юм биш үү? Гэхдээ дундаж биш ээ. Наа чи үндсэн цалин. Таныг яамны мэрэгчлэнүүд болон хүрээлэнтэйгээ дайтаад байгаа сурагтай байсан. Бүх сургуулийг шинэ Монгол шиг болох гэдэг юм уу? Тий, ер нь бол сайн менежментийг түгээх нь зүйтэй шүү дээ. Тэр менежментэд нь яг юу өөрчлөлт? Сургуулийн соёлыг өөрчилж байгаа. Танай нам сая өнгөрсөн орон нутгийн сонгуулиар арчигдсан. Та нар засагт суудалтай болохын төлөө намынхаа ирээдүйг золиослж байна. Энэ хурц асуулт байна. Би танд нэг юм харуулдаг. Энэ 60,500 төгрөг. Эренгээр юу авч хүрэх үү? Таны хар. Гэхдээ нэг 4 хил мах авах л байна та тий. Тий, би сая юм авч үзэх гээд дэлгүүр орсон чинь 2 хил мах,
нэг хил будаа. Будаа л хүрч өдөртөө. Тэгэхээр энэ ямар мөнгө вэ гэхээр улсын хэмжээнд багшийн дундаж цалингийн хэмжээ өдөрт авч байгаа. Дундаж цалин чинь нэг сая 480 мянга байт юм биш үү? Гэхдээ дундаж биш ээ. Наа чи үндсэн цалин. Үндсэн цалин. Энэ дээрээ нэг жилийн нэмэгдэл, цолны нэмэгдэл, зэргийн нэмэгдэл гэнэ. Зэргийн нэмэгдэл, тэгээд ажилласан жилийн нэмэгдэл, тэгээд хөдөө орон нэмэгдлүүд нь бас нэг их биш юм бэлээ. Нэлийн байд юм. Гүйцэтгэлийн нэмэгдэл, за хоолны нэмэгдэл гэт ингээ ороод ирнэ. Дээр нь нэмээд бас эн чинь хөдөө орон нутагт ажил 40% нэмэгдэл, суманд ажиллавал, аймагт ажиллавал 20% нэмэгдэл гээд бас бий. Түүхийн ажилтнуудын цалин 3.5 сая төгрөг болсон байлээ. Та мэдсэн үү? Нийслэлийн хүрээнд шүү дээ. Тэгэхээр түүхийн ажилтны цалин ингэж нэмж болдгийм бол бидний хүүхдийг сургаж байгаа багш нарын цалин нэмчиж болдгоо юм. Энийг яг ингээ хүмүүс ярьдаг. Үнэн нэмэх ёстой. Гэтэл энэ салбар чинь 88 мянган баг. Түүх тэр яг хэдүү байна нийслэлтэй. Та тэрийг тооцоод. Тэгэхээр 88 мянганы цалин нэг дор ингээ шууд үсгэхээр нөгөө энэ чинь нийт төрийн албан хаагч 227 мянга байхад багш нь зөвхөн багш нь инээтрээ гэхээр 88 мянга гараа авчиж тий. Тэр сөв дээр, ерөнхий боловсрол дээр, мэрэгжлийн боловсрол дээр, насан турш дээр тий гээд ингээд ихтэй сургуулийн энэ төргээ бүгдийг ингээд нэмээ явахаар. Тэгэхээр ингээд тэгээд боловсролын байгууллагын ажилтнууд эдрэгээд ингээд явчихаар чинь энэ дээр нөгөө нэмэхээр шууд инфляцид нөлөөлдөг инээтрээгээд энэ бол нөгөө засаг өөрөө ярилцаад их хурлын хэмжээнд төсвийн хэмжээнд ярилцсан шийдэх ёстой асуудал болж байдаг. Тэгэхээр яг хөө энийг зөвхөн боловсролын яам руу ингэж хандах нь бол жоохон өрөөсгөл. Гэхдээ бид энэ хүрээндээ энэ жил ямар ч үндсэн цалин нь бол 6%-аар нэмэгдэж төрийн албаагч нийтдээ. Үндсэн цалингаас гадна энэ жил анх удаа олгодгүй байсан тэр хоолны нэмэгдлийг олгож байгаа. Тэгээ энэ болохоор сар болгон 172 мянган төгрөг нийслэлт орон нутагт бол арай амьдралын өртөг багчтай 102 мянган төгрөг сар болгон ингэж бодиттой орлого нэмэгдэж эхэлж байгаа. Бид нэг боломжийнхаа хүрээнд ингээ хийгээд улс орны эдийн засаг өшөө илүү тэлэг эдийн засгийн өсөлт шууд хувь хүн дээр хизээ яг шууд хүрдэг гэхээр цалингийн өсөлт шүү дээ. Энэ нэг 14 мега төслийн гол нь энэ эрчим хүчний төслүүд нь хурдан яваасаа л гэж хүсэж байна. Тэгэхээр энэ төслүүд нь сайн явсны дараа бол энэ бид бол энэ боловсролын салбарт бол дөрвтэй ийм хөрөнгө оруулалтыг нэмхийг шаардж эхэлнэ. Тий. Харин тэ одоо боловсролын чанар муу байна гэдэг. Тэгвэл яг түүнийг түгээж байгаа багш нарын цалиг нэмжүүл дутагдлаач харилцаад ядаж шаардлагач өндөр тавьж болох юм шиг харагдав. Энэ бол ерөөсөө л үндсэн шийдэл. Үндсэн шийдэл нь миний өмнөх сайдч тэр тэрний өмнөх сайдч тэр бүгд л энийг ярьдаг. Тэгээд харин инх хамгаалалтын сайдын үед бол цалин бол нэлийн дөрвтэй нэмж чадсан нь бол тоон үзэл төр харагдаж байдаг шүү дээ. Нөгөө шалгалт аваад гайгүй байвал тэдэн хуваар нэмдэг гэдэг энэ нь хэрэгжиж байгаа. Гүйцэтгэлийн үнэлгээ нь хэрэгжиж байгаа. Бид энэ жил бас гүйцэтгэлийн үнэлгээнд дэр нэлийн мөнгө нэмж тавиулж чадсан. Тэгээд энэ бүх одоо аль ч төвшин үнэлэгдсэс ажлыг хийж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гүйцэтгэлийн үнэлгээг нь бүх багш нарт нь хүргэх. Тэгвэл илүү сайн гүйцэтгэлтэй байгаад нь илүү өндөр одоо гүйцэтгэлийн үнэлгээг нь өгөх гэсэн ийм бодлого барьж байна. Та өөрөө багш байсан хүн, сургуулийн захирал байсан хүн одоо ингээд сайд болоод засгийн газрын гишүүн болохоор төсвийг Монгол улсын төсвийг ингээд бүхэлдэн задлж харж байгаа шүү дээ. Ингээд энийгээ таньчвал энэ цалин нэмчих боломж байна да гэж харж л байгаа. Боломж байна уу? За том маруухан да. Одоо ингээд бүх сайдууд, бүх ингээд салбарууд чинь ингээд байж бол хамгийн л одоо төсвөр хөлбөрөөр төсвөө оруулж ирээд тэрийг сангийн яамд дахиж хянаад бүр багсгаад нөгөө талдаа бид ер нь бол энэ эдийн засгийн өсөлтийг бий болгоход хүн байх хэрэгтэй. Тэр хүн рүү жишээлбэл боловсрол руу н оруулсан $1 яг л $13 болж буцаж орж ирдэг. Гэхдээ ирээдүйдээ. Тэгэхээр одоо шууд богино хугацааны хөрөнгө оруулалт биш байхгүй юу? Энэ эдийн засгийн үндэстэй юм билээ л дээ. Ер нь бол тэгээ төсөв дээр боломжгүй л гэж хариулах байх гэдгийг бол ерөнхийдөө мэдчихсэн. Гэхдээ та өөрөө ч хувь хүн нь бас юм минимал байхыг уриалдаг. Скутертэй явдаг лөө та. Тийм болохоор тариас бас арай өөр хариулт ирэх байх гэж хүлээж байсан. За яг одоо эн чинь тийм л дээ ойлгож л байна л та. Гэхдээ бид бол эрхчлээс үлийн төсвийг дөрвтэй нэмүүлэхтэр бол анхаарч ажиллана. Хамгийн дөрөв нь бас энэ сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй л байна л да. 45 хоногийн курс санаачилж та багшийн оронтойг нөхнөө гэсэн энэ дээрээ бас нэлээд шүүмжлэл дагуулад өндөгч шийдүүлсэн.
Энэ багшийн дутагдлыг нөхөж чадж гэнэ үү? Яг одоо эхний 53 төгсөгч нь гарлаа. Тий. 7 их сургууль дээр бэлдэж байна. Тэр чинь бүгдийг ингээ магадгүй итгэмжлээ. Тэр хөтөлбөрийг чинь шалгаж нягтлаад зөвшөөрлөө өгч байгаа шүү дээ. Тэгээ эхний ээлжийн ингээ гарч ирж чинь сургуулиуд бол шууд захиалга өгөөд авч байна. Яг тэгвэл яг хэрэгтэй математик, хим, биологи, англи хэлнийхэн багшрын төгсөж байгаа хгүй. За ингээд явж тэгтээ чинь багшлах эрхийн өмнөхийг олгож байгаа. Тэгээ цагаар ажиллана. Тэгээ өөрөө үнэхээр багшлахад дурлаад энэ салбарлууд энэ салбарын хүн юм байна гэдээ орж ирэх үйл хөрөх сургалтаа суух хэрэгтэй. Ингээд үндсэн багш болно. Тэгэхээр би сургуулиудад хандаж уриалгах зарим нэгэн тийм мэдээ өгч хэлээ. Хөөе цагийн багш нараа 45 хоногийнхоо ингээд те нэлийн тийм гадуурхад тий. Тэгэхээр энэ би багш нартай уриалгахад хүүхдүүд биш шүү дээ бид нар чинь тий. Тэгээ бие бинийгээ сайхан хүлээж аваад сайхан халамжлан хүмүүжүүлээд тэд нар ч гэсэн өөр одоо тэд ч гэсэндээ тий өөр одоо нүдээр харсан шинэлэг баг шүү дээ. Тийм үе дээр нь тэдний үгийг сонсоод өөрсдийнхөө бас туршлагыг хуваалцаад ингээд явах хэрэгтэй л дээ. Тэгээ ачаалаас ч нүүрэлцэж байгаа шүү тий. Ямар насныхаа ер нь 45 хоногийн курст их сууж байна? Дундаж насныхан баг шүү гэсэн. Би яг тэрийг нарийн хараагүй. Тэгээд ажлынхаа хажуугаар. Дараагийн асуулт маань бага ангийн хүүхдүүдэд унших бичгийн хичээл оруулах хэсэг, түүхийн хичээл дээр Монголын бодит түүхийг одоо үзэх хэсэг дээр таныг яамны мэрэгчлэтнүүд болон хүрээлэнтэйгээ дайтаад байгаа сурагтай байсан. За яг өнөө өглөө ч гэсэн жоохон бяцхан дайтах юм болсон. Яг манай хүрээлэнгүүд би ерөөсөө тэднийг бас ойлгож байгаа. Нэг урд нь хийцэн нэг юм хайрцаг шүү дээ. Тэр хайрцагаа эвдэхгүй яг тэр хайрцаг дээрээ л өрөөд байгаа байхгүй юу. Тэгээ нэг ийм нэг юу яддаг шүү дээ. Нэг гар утасны тоглоом ингээд дээрээс нь контейнер ингээд захаар ингээд сүлдэг ундаг тий. Тийм мэдрэмж төрөөд байгаа юм. Зүгээр яг жишээл унших хүчиг чинь ингээд дасгал ажлын дэвтэр шиг байх ямар хэрэгтэй. Уран зохиол гэдэг агуу гоо сайхны ертөнц рүү хүүхдийг хөтлөж явах хэрэгтэй байхгүй. Хоёрдугаар ангиас нь унших хүчиг байна. Гэхдээ тэр чинь ингээд яг тэр насны 7 настай хүүхдэд таарсан. Гэхдээ тэрийг арай жоохон сэтгхүүгийн задлсан Монголын үе үеийн мундаг зохиолчдын бүтээлийн хамгийн сонирхолтой хэсэг. Тэгээд эхийн уншиг бол тэнд байгаа шүү гэж заасан тий. Эсвэл дэлхийн хамгийн уран зохиолын юуны хамгийн сонирхолтой хэсэг. Тэгээд нэг хөтөж хулхал юм байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд асуулт 2-3 асуултад юу ойлгов? Юу мэдрэв? Уншиж үзээд ойлгох сэтгэл төрвүү? Энийг сэтгэл төрөө өдрөгсөн л асуулттай тий. Тэгээ багштайгаа ярилцараа ээж автах ярилцсан. Ийм л энгийн юмыг би хүсэж байгаа байхгүй юу? Шинэ Монгол дээр ордог байсан уу? Унших хүчиг тэр үед байгаагүй шүү дээ. Унших хүчиг тэр үед байгаагүй. Гэхдээ шинэ Монгол сургууль дээр бид маш хүчтэй нэг шинжилгээ хийсэн шүү дээ. Өөрийн сурах хүчигтэй болсон тий. Тэгээд бичүүлдэг хүүхдийг 12 сар хүртэл бичтэл нь хүлээлэг эхлээд уншиж сургадаг тий. Сайн муу талууд би түүхийн хичээл дээр түүхийн хичээл дээр бас энэ бас нэг юм байгаа таамаа. Манайхан нэг спираль хэлбэрээр оромог хэлбэрээр давтна гэдэг байгаа байхгүй. Тэгээ нэг сэдвийг их олон цаахад байдаг. Тэгэлгүйгээр ангилаад тэгэл явуул та. Ийм асуудал тавиад байгаа. Нөгөө талдаа бас энэ Монголынхон түүхийг яахтаа бас нэг энэ сүүлийн үеийн түүхийн шинжилгээ ухаан дээр одоо бидний эрдэмтэд гадны эрдэмтэд олцсон ололт дээр нь суурилж явах хэрэгтэй тийм ээ. Өөрөөр өөрийн хичээлдээ бодиттой түүх рүү үзэл суртлын янз янзын одоо тийм толиор нөлөөтэй нүсөөтэй юм толиор ороогүй ийм л юм хийгээсэй л гэж хүсэж байгаа. Тэгээ яг хөө судлаачтайгаа мэдээж ингээл тулн ярилцсан тэгэл дараа нь сайн юм бий болно шүү дээ. Бас энэ юу яхад компьютерийн ухаан гэж хичээл орж ирж байна. Одоо англи хэл орж ирж байна. 3 дугаар ангиас. Тэгэхээр 3 дугаар ангид бол нэг сонирхолтой үзэгдэл үүснэ. Бид 3 дугаар ангид заах англи хэлний багшаараа бүрэн хангаж чадахгүй шүү дээ. Тийм биз? Тий, одоо ч өнөөдөр 6-аас 12 хүртэл ингээл 5-аас 12 хүртэл зааж шүү дээ. Одоо ч дутагдaltaй юм уу? Багангийн багш нарт өөрөө англи хэл заагаач гэж уриалах гэдэг. Би тэр персон хөтөлбөрийг чинь судлаад 3, 4, 5 дугаар ангид нь англи хэл заахад бэлэн байна гэсэн багш нарыг бид нар сургалтанд хамруулъя гэж. Edu10 Pearson гэдэг англи платформ 2 дээр ер нь хэдэн төгрөг төлж байна. Хүүхэд тус бүрээр хэрэглэснээр төлбөр төлдөг штэ. Тийм. Яг энэ одоо бол ингээд сошиал юм нээлттэй болсон. Магадгүй өөр сургуулиудын онлайн хичээлүүдийг аваад тэр хөтөлбөрийнхөө зарцуулж байгаа мөнгийг багштаа зарцуулсан дээр биш үү? Түрүүнд би хэлсэнчлэн одоо энэ ийм л онол да. Энэ нөгөө
Эн чинь өөрөө сурагчтай багштай багшийн хөгжлийн хөтөлбөртөө ингэж орж ирж байгаа. Тэгээ хүүхдийн сурагчийг тэгээ тэрийг ашиглах багшийн номтой тий. Тэгээ ингээд шалгалтуудын материалтай ингээд бэлэн юм орж ирж байгаа байхгүй. Тэгээ энэ бол инх хамгаалан сайдын үед гарсан шийдвэр. Энийг би үргэлжлүүлж байгаа. Би зарим нэгэн тоо хэлье л да. Персны хөтөлбөрөөр өнөөдөр 264,518 хүүхэд хамарч байгаа. За тэгээд энэ хөтөлбөр бол ерөөсөө баг сургууль гэсэн үг ээ. Одоо эн чинь 780 орчим 90 орчим мянган хүүхдийн нэг 300 орчим гэсэн үг шүү дээ. 264 гээд. 270 орчим. Ингээ явж байгаа. За тэгээ энэ дээр бол нэг хүүхдэд нэг 29,900 төгрөг. Тэгээ жилдээ нэг 7.9 тэрбум төгрөг орж ирж байгаа. За тэгээд түрүүнд би нэг үр дүнгээс нь ялсан 24 он 5 дугаар ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан англи хэлний мэдлэгийн төвшинг ингээ шалгад үзсэн нодлон жилээс 43%-аар нэмэгдсэн байна. Тэгээд дуудлага нь сайжирсан. Тэгээд ерөөсөө багш нь ч өөрөө сайжраад ойлгомжтой яг энэ хөтөлбөрөөр явъя гэдэг. Тэгэхээр бид мобис руу хүртлийн саналыг тавьж байгаа. Персны хөтөлбөрөөр англи хэлнийхээ багш нарыг бэлдээчээ. 3-аас 12 хүртэл бүрэн судалцсан оюутнууд пак хүрээл ирвэл бэлэн хүмүүс үздэг. Тэгээ угаасаа тэр персны хөтөлбөрийг бүрэн үзчихээрээ зэрэг англи хэлний акцент түвшний хүмүүс болж байна. Шекспирийг уншаад шууд өөрсдөө хэрэгэлдэг тийм төвшний англи хэлтэй хүмүүс гэсэн үг. SAT-гийн тэр 7.5 оноо руу орчихно гэсэн үг. Ийм л хүмүүс бий бол. Тэгэхээр энэ бол би ер нь бол энэ бол дэлхийд байхгүй хямд үнэ гэж тэр ярьж исэн. Нэг одоо ийм хүүхдээс авч байгаа жилдээ авч байгаа мөнгө нь 29,900 болтлоо буурч чадсан гэдэг. Эдүүтийн нь болохоор 276,000 хүүхдэд өнөөдөр 2-5 дугаар анги зааж байгаа. Тэгээ нэг сони юм Финляндийн тэр улсуудтай нь болсон чинь Монгол улсын нөгөө даалгавраа биелүүлж байгаа бодлого бодж байгаа нь бусад улстай харьцуулахад хамаагүй өндөр байна. Цаашдаа энийг бол нэг юу ялгүй сургууль болгон өөрсдөө нөгөө юунаасаа хувьсах зардлаасаа цахим хөгжлийнхэн зардал гэж байдаг. Тэндээсээ өөрсдөө сонгоод аваад явдаг боломжийг бий болгоё л гэж харж байгаа. Яг нь энэ Монголын энэ сургамд бас нэлийн хувьсгал шинжтэй ийм оруулж ирж байгаа нь бол үнэн. Тий. За дараагийн асуулт маань та шинэ Монгол дээр хэрэгжүүлсэн өөрөө удирдлага байхдаа менежментийг 120 сургууль дээр нэвтрүүлж байгаа юм билээ. Тий. Тэгэхээр энэ шинэ Монгол дээр амжилттай болсон хүчин зүйлсүүд бусад сургуулиуд дээр байгаа юу? Амжилттай болох уу? Энэ ингэсэн юм аа нөгөө шинэ Монгол шиг болох гэдэг юм уу? Тий, ер нь бол сайн менежментийг түгээх нь зүйтэй шүү дээ. 3 төрлийн ийм төслийг бат. Нэг нь бол Азийн хөгжлийн банктай хамтарч хийж байгаа. Тэгээд нийслэлийн боловсролын газраас хэрэгжүүлж байгаа нэг төсөл. Тэр нь бол юу вэ гэсэн үгээр сургуулиудыг 3 түвшинд хуваагаад ангилаад 1 2 3 гээд 3 дугаар түвшний сургуулийг нэг болтол нь хөгжүүлэх зорилготой. Энэ нь нэг сургуулийн сайн менежментийг сайн менежмент сургуулийн соёлыг төлөвшүүлэх гэдэг энэ төсөл. 120 сургууль дээр хэрэгжиж байгаа. Энэ нь сургуулиуд нь өөрсдөд нь ийм юу байдаг байхгүй. Нөгөө сургуулийн хөгжлийн ийм төсвүүд. Тэрэн дээр нь энэ орж ирж байгаа. Тэгэнгүүт 120 сургуулийг сонгосон байна лээ. 200-аар 300 гаруй сургууль гараа өргөж орё гэхэд дотор нь сонгон шалгаруулалт явуулаад авсан. За ийм нэг төсөл бол явж байгаа. Одоо эд явж байгаа. Эд дундаа ороо явж байгаа. Тэр энэ дээр бол юу гэхээр менежментэд нь яг юу сургуулийн соёлыг өөрчилж байгаа. Сургуулийн соёл гэдэг дотор нь удирдлагууд нь багш нар нь багаараа бол ажилтдаг болж эхэлж байгаа гэсэн. Одоохондоо нэгдүгээр анги хариуцж байгаа нэг 4 бүлэг байлаа гэхэд хоорондоо өрсөлдөд идэг байсан шүү дээ. Манай хүүхдүүд төрүүлээд уншдаг боллоо гээл те. Тэр хүүхдтэй их дарамттай. Гэтэл үгүй одоо нэгдүгээр ангийн 4 бүлгийн багш нэг баг. Тэгээ хамтдаа тэр хүүхдийнхаа эрүүл мэнд бие байлтар гэсэн үг зүрх сэтгэл тэгээд яг энэ мэдлэг буюу яг энэ сургалтын сурах чадвар энэ дээр нь дөрвөлийн хамтарч энэ үйл ажиллагаа явуулдаг болж эхэлж байгаа. Энэ маш том дэвшил. Сургуулийн энэ соёл менежмент хэсэг дээр нь бол захирлын манлайллыг илүү нэмэгдүүлэх ажил нь явж байгаа. Шинэ Монгол сургууль дээр ажиллаж байгаа захирлын манлайлал, менежерийн манлайлал бол маш хүчтэй байсан шүү дээ. Энэ бол одоо захирлуудаас ийм хүс. Захирал гэдэг чинь хоолны хэрүүл хийгээд яваад байдаг хүн биш ээ. Хан турганы будаг яриад явдаг хүн биш ээ. Захирал хүн бол сургалтын чанар, сургуулийн соёлыг үүсгэгч, тэрийг бүрдүүлэгч, тэрийг манлайлагч хүн баггүй. Тэгэхээр энэ болгоныг оруулж ирж багаар ажилтдаг ингээд тэгээ нарийн энэ юуг бол тэр төслийн баг нь өөрсдөө ярина. Мөн одоо дугуулan секцээр дамжуулж хүүхдийг хөгжүүлэх. Энэ ажлууд жигдэрч байна гэсэн үг. За тэгээд тэрний зэрэгцэн бас энэ хүүхдийн төлөвшлийг бий болгоход зориулсан
ярианууд, хичээлээс гадуур үйл ажиллагаа, одоо тогтмол ажлын төлөвлөгөө гэж ярьдаг. Сарын ажлын төлөвлөгөө гэж ярьдаг. Энэ болгоны төлөвлөлүүд эцэг ихтэй хэлээд эцэг их нь ойлгоод тэгээ хоорондоо хамтран ингэж хэрэгждэг ийм соёл бүрдэж байгаа гэсэн үг байна. Энийг бол тэр тухайн сургууль сайн ярьж байгаа байх, үр дүн гарч байгаа байх гэж найдаж байгаа. За хоёр асуулт үлдсэн байна. За та боловсролын сайдаар ажиллах хугацаанд яг юг өөрчлөөд нэг легаси үлдээ гэж ярьдаг те. Юг Наранбаярын үед ийм юм үлдсэндээ гэсэн юу үлдээ гэж. За багш нарын бодит орлогыг нэмэгдүүлэх гэж. За энэ бол эхний алхмууд нь хийгдэж явж байна. Хоёрдугаарт нь бид энэ багшийн дутлыг бол бүрэн арилгаж чадхаар бүх энэ тогтолцооны шинжтэй ийм суурийг бүрдүүлж яг одоо эхлээд явж байна тийм ээ. 6 багц зарах хэмжээ байна. Үүний зөвхөн нэг хэсгэн дээр богино хугацааны курс. За ингээд 3 дугаарт нь бид өнөөдөр энэ цахим шилжилтийг хийхдээ ер нь бол төр хувийн хөгжлийн түншлэл мөн одоо ийм ил тод тендерийн аргаар явдаг. Тэгээд дээр нэмээд энэ цахимууд нь бол сургуулийн удирдах зөвлөл, сургуулийн зөвлөл нь өөрсдөө шийдээд аль цахим үйлчлэгийг авахаа өөрсдөө шийдээд явдаг. Ийм болгоё. Энэ одоо шинжилгээ хийгдэж явж байна. За түрүүнд ярьсан ахлах сургуулийн төрөлжилт. Энэ бол хүүхдийн өмнө сонголтуудыг бий болгож байна. За энэ дээр ярьж амжаагүй зүйл бол хотхны баг сургууль, багийн баг сургууль гэсэн ойлголт байна. Өнөөдөр малчин айл сумын төв рүү заавал яхад хүүхдээ аваачих хэвчээ. 1-5 дугаар ангид хүүхдээ сургадаг багийн баг сургуулиуд гэрийнхэн дэргэд 10 км дотор баймаар шүү дээ. Мотоциклээр үргээд өчтдөг, эргээд авчдаг, тийм ээ. Ийм одоо үйл ажиллагаанууд өнөөдөр энэ дээр хаан банк хамгийн түрүүд харин орж ирж байна. Бид санхүүжүүлээд наад багийн баг сургуулийг бариад үе. Ингээд орж ирж байна. Энэ иймэрхүү өөрчлөлтүүдийг бид хийж байна. За хотхны баг сургууль бол 1-3 дугаар ангийн хүүхдүүд. Яг хотхон дотор нь байна. Хялбаршуулсан ийм хөтөлбөртэй гэдэг нь зарим нэг хичээл нь орох боломжгүй хичээлийг өөр аргаар нөх. Ийм одоо зүйлүүдийг хийндээ яриад ивэл зөндөө. Одоо нийслэлд 3 хэл хичээлдэг сургууль байхгүй болсон уу? Байхгүй болсон. За сүүлийн асуулт асууя. Таныг улсын хурлын гишүүний хувьар, хүн намын гишүүний хувьар асууя. Танай нам сая өнгөрсөн орон нутгийн сонгуулиар арчигдсан. Нийслэлд ганц ч асуудал аваагүй. Та нар засагт суудалтай болохын төлөө намынхаа ирээдүйг золиослж юу? Энэ хурц асуулт байна. Цаг хугацаал харуулна л да. Ер нь бол сая суудал авч чадаагүй бодлол миний ч хариуцлага. Тэ. Одоо намын лидер гэгдэж байгаа улсуудын бүгднгийнх нь л хариуцлага. Мөн одоо энэ тэнд юм би чих дурггүй. Гэхдээ яг нэгийг харьцах нэг гэдэг шиг юм яг ийм мажоритар тулсан ийм тултаанд орлоо штэ. Тэгэхээр бэхжиж хамжаагүй намуудад бол энэ нь өөрөө хөл муутай намуудад бол энэ өөрөө хатуу туссан. За ер нь бол иргэд дүнгээ тавьсан. Бид энэ дээр бол нухацтай хандах хэрэгтэй. Хариуцлага үлээхэд бол бэлэн байгаа. Хамтарсан засгийн газрыг эсэргүүцэж байгаа нэг хэлбэр юм шүү. Магадгүй энэ бол иргэдийн одоо бодож байгаа бодол тий. Гэтэ энэ хамтраад юу шийдэж чадж байна гэдэг их чухал. Үнэхээр эрчим хүчний асуудлаа бид шийдээд эрчим хүчнийхээ тусгаар тогтнолыг хийчихэд за одоо яавалч яа гэд ингээд сууж ивэл бас сайн. Энийг л харж явна. Тэгээд ялагдах асуудал бол байдаг. За та ажилдаа юугаар ирж очиж байна одоо? Сонгуулийн үеэр скутерээр явуулсан тий? Гэхдээ ер нь бол дулаарт нь скутерээр явсан биш ээ. Нэг хүүтэртэл. Тэгээд нэг л өдөр хураачдаг штэ. Замын цагтаагаас шууд захирамж аргаал одоо битгий бол тэр өдөр хүртэл унсан. Юуны хувьд бол алхаад явдаг хит их одоо төвжрэлтэй үед заримдаа бас унаатай явдаг. Би нөгөө цахилгаанд хэрэгтэй. За баярлалаа. Бидний нэвтрүүлэгт цаг гаргаж ярилцсан, нээлттэй ярилцсанд танд баярлалаа. Таны ажилд баярлалаа. За танд бас амжилт хүсье. Таны нэвтрүүлгийг олон хүн үздэг болсон байлээ. Тэгээ хүнд бас бодиттой мэдээллийг хүргэхээр та бүхэн ингэж ажилдаг. Тэгээ сэтгүүл зүйн төлөө чин сэтгэл одоо нэг зарчмаа барьж явдаг та бүхэнд бас баяр хүргэе. Хүндэтгэж явдаг шүү. За баярлалаа.